Энэ удаагийн дугаартай маань Австрали улсын хүчирхэг дарсны брэнд болох Yellowtail хамтран ажиллаж байна. Yellowtail брендийн оргилон дарс илүү өнгөлөг, илүү шинэлэг өнгө төрхтэйгээр бүх сүлжээ дэлгүүрээр худалдаанд гарлаа. Шинэ жилийн мөч бүртэн баяр хөөр дурсамжаар дүүргэх Yellowtail Bubbles. Шинэ оны мэд хүргэе. За юу цаанда манайхаа бид бүхний хайртай дотны хүмүүстэйгээ цуг өнгөрүүлдэг шинжлэлийн баяр болоход тун багах хугацаа үлджээ. Тийм болохоор баярын уур амьсгал орсон эдгээр өдрүүдэд та бүхэндээ зориулаад нэгэн хөөрхөн романтик инээдмийн жанрын киног ирж хөр бэлтлээ. Энэ бол тэртэг 2003 онд гарч байсан Хайр үнэндээ гэх кино илээ. Дөнгөж саяхан мэт боловч 22 жилийн өмнө гарч байсан уг кино бол Зул сарын баяр шинжлэлийн баяраар үзэхэд тун тохиромжтой классик киноны нэг гэхэд бараг буруудахгүй. Уг кино 8 өөр хүний түүхээр хүмүүсийн хооронд хайр сэтгэлийн олон янзын байдлыг өгүүлсэн бөгөөд хүн хүнээ хайрлах сэтгэл ямар ч хэлбэрт оршин байж чаддаг гэх онцгой мессежийг өгсөн кино юм. Дээрээс нь киноны онцлог өөр нэгэн зүйл бол манай киноны гол дүрүүд үлээ. Хайр үнэндээ кинонд тухайн үедээ Их Британий хамгийн алдартай шинэлэг жүжигч тоосон бөгөөд тэр дунд бидний сайн мэдэх салгасан хүрнэ суурилын гол дүр Рик Граймсийн дүр тоглодог жүжигчин Эндрю Линкольн ч хүртэл явж байгаа юм. Нэр Рикийн дүрийг бүтээдэг жүжигчин маань англи хүн байсан юм байна лээ шүү дээ. Үүнийг зэрэгцээ уг киног Их Британий алдарт инээдмийн зохиолч, найруулагч Ричард Куртис бүтээсэн бөгөөд бид бүхний сайн мэдэх 1999 онд гарч ирсэн Notting Hill, мөн дээр нь Bridget Jones-ны өдрийн тэмдэглэл. За тэгээд About Time зэрэг олон сонирхолтой кино бүтээлсэн хүн билээ. Яалтчгүй уг жанртаа бол домог байгаа юм шүү. Тийм болохоор таад маань энэхүү бүтээлийг үзэхийн өмнө манай сувгийг дэмжиж лайк болон subscribe дарах битгий мартаарай. Тэгээд тэр чин цаагаараа манай сувгийг хайрлаж байгааг хэлбэр шүү дээ. Одоо ингээд кинонд орцгоё. За энэ кино маань аль бие усаар эхлэхэд киноны ихэнд нэгэн нууцлаг өгүүлэгч ийн хэллээ. Хэрвээ орчлон ертөнц надаа баргар санагдаж эхлэвэл би Лондон хотын нисэх онгоцны буудлын талаар боддог. Хэдийгээр бид ихэнх амьдралыг үзэн ядалт ба шунлаар дүүрсэн муухай газар гэж хардагч би тэгдэхгүй. Учир нь би дэлхийн ертөнцийг хараар дүүргэсэн гэж хардаг. Магадгүй тийм ил биш боловч аавд болон хөвгүүд, ээжүүд болон охтууд, эхнэр нөхөр, найз залуу, найз үсгүй, хуучин амт нөхөд гэдэл хайр бидний эргэн тойронд хаасаагүй байдаг. Нью-Йорк хотын ихэр цамхагийг онгоцууд мөрөхөөс өмнө тэрхэн онгоцон дотор сууж явсан зорчигчдын эцсийн үг нь үзэн ядалт эсвэл үш онцонгийн тухай байгаагүй. Тэд бүгд өөрсдийн хайртай хүмүүс рүүгээ залгаж эцсийн удаа тэдэнд хайртай тухайгаа хэлсэн. Тийм болохоор чи эргэн тойрноо сайн харуул хайр хаасаагүй байгаа гэдгийг олж харах болно гэж хэлсэн юм да. Бас янзын сэтгэл сэргийн үг байгаамаа. Тиймхүү энэхүү гайхамшигтай үгс дуусмагц бид киноныхаа эхний дүрийг олж харлаа. Энэ бол Их Британи улсын алдарт рок дуучин Билли Майк хэмээх хэрхэн байв. Хэдийгээр Билигийн карьер нь өнгөрсөнд мартагдсан түүх болон үлдсэн боловч тэрээр Зул сарын баяраар иргэн ирэхийн тулд өөрийнхөө хамгийн алдартай дуунууд нэгийг Зул сарын дуу болгоод бичүүлж байлаа. Уг нь тэр дуу нь хайрын тухай дуу юм байна л та. Түүнд энэ санааг өөрийнх нь менежер Joy санал болгожээ. Тэгсэн Билли болохоор энэ дуугаа өөрчилж дуулахдаа тийм ч дуртай байсангүй. Байнга л Joy хэлж байгаа. Энэ өстой новшиг байна энэ айл үг аястай. Зул сарын баяр хүртэл 5-7 хоног. Түүний дараа киноны маань үйл явдал саяхан шинээр сонгогдсон Их Британий залуу ерөнхий сайд дээр шилжин ирлээ. Мань ерөнхий сайд ард олон нийтгэлийг хүлээж ерөнхий сайдаар сонгогдсон ч ганц асуудал байсан сингл юмсанжээ. Тиймхүү ерөнхий сайд ч өөрийнхөө дараагийн 4 жилийн турш амьдрах суудсандаа ирсний дараагаар бүх ажилчтай танилцж байх үеэр Натали хэмээх нэгэн бүсгүүдэд танилцав. Тэгтэл тэр үед Натали ерөнхий сайдыг харангуйтаа л гэнт сандраад баахан хараал амнаас урсгадаг бөгөөд түүнийг ч мань ерөнхий сайд сонсонгуудаа хурган жок энтригээд сэтгнэх гээд байна уу да. Ард түмэн харж байгаа шүү сайда. Гэхдээ манай ерөнхий сайдад Натали их таалагдсан болтой шүү. За тэр зур бид хормоо хийж буй залуу усуд болох Петр болон Жюлиет нарыг олж харваа. Петр Жюлиет хоёр бол ханаас нь чарсан сайхан усуд бөгөөд тэдний хормыг Петрийн найз Марк зохион байгуулж өгсөн юм уу хайши. Дээрээс нь та бүхний харж байгаагаар Маркийн дүрд манай Рик тоглосон байгаа зү. Манай Рик чин зомбиний вирус гарахаас өмнө англи артист хийдэг байсан гэдэг байгаа. За тэр ч яах вэ? Марк маань хэдийгээр амьдралынхаа ганц найз Петрийн төлөө юу ч хамаагүй хийж чадах ч түүнд нэг асуудал байлаа. Тэр нь юу байсан бэ гэхээр Марк сайн найзынхаа эхнэр Жюлиетэд дурлсан байсан ч тэрийг хэлж чадахгүй явсаар гоод найздаа алдсан юм уу да хөөрхий. Яасан ч хэцүү юм. Өстө нэр нэг хурдын бүсгүй түн дээр гардаг шиг л дутуу өргсөн жаргалаа дуугаараа нөхөд явах юм те. За түүний зэрэгцээ энэхүү баярын уур амьсгал орсон мөчөд бид нэгэн уй гашуу дарагцсан нэрийг олж харав. Түүнийг Даниэл гинэ. Даниэл уг нэгэнтээ амьдралынхаа цоргон цайрыг олсон байв. Ханустай хатуу уруугийн хууль ёсоор үхэл эхнэрээс нь салгасан бөгөөд эхнэрийнхээ хүүд нь хойд цэцэг болон үлджээ хөрхий. Тэгсээр үүний араас үзэг солигдоход бид өөр нэгэн хосын түүхийг үзэж эхэллээ. Хайрын бол нас сууж амьдралд хөлөө олсон том компани дарга бөгөөд эхнэр Кэрн болон хоёр хүүхдийн хамтаар дутагдж гажигдах зүйлгүй сайхан амьдардаг нэгэн. Тэнхүү тэр өдөр хариж Сара амих ажилтнаа дуудаад Карл эмих өөр нэгэн ажилтнтай харьцаа нь юу болж байгаа талаар асуулаа шүү. Бодзрон гэж. Арай халах гээд байгаа юм шүү дээ. Гэсэн ч хайрын амихандаа Сара болон Карл хоёрыг нийлүүлж гээд л үзээд байгаа болохоор тэгж асуусан юм байна л та. Бас л
янзын дарга байна. Энэ зур манай Рокод биелж шинээр гаргасан цомгийнхоо талаар радиод ярилцлага өгөхдөө Жойгид менежерээ бас л муулцсан тууж явдаг бөгөөд нөгөө талд ерөнхий сайд маань улс орны чухал асуудлыг хэлцэж байх зураа тарих толгойн улсаа биш Наталиг бодсон сууж ивэл яах вэ? Ерөнхий сайд ч гэсэн бас хүн юм да тий. Дийнх үүний араас үзэг зэрэгтход хариж зул сарын баяраар хэдэн ажилчтай аятайхан байлгачих гээд туслах Мя гэд бүсгүйг дуудаад компани зул сарын үйлчлэгийг зохион байгуулах үүрэг даалгавар өгсөн боловч тех зур нь Мяч хайрыг өдөж хороогоод ихвэл яах вэ? За хайрын минь чи одоо ардаа ихнэр хүүхэдтэй хүн шүү дээ. За тэгсэр түүний дараагийн хэсэг гарч эхлэхэд хөөрхий Даниэлч ихнэрээ алдсан ууга шуудаа дарагдаад явж байлаа. Чааваас гэж хөөрхий. Тэгэхдээ манай хүн ихнэрхээ ганц хөө Сэмд бас сайн эцэг байх гээл үз тараастай. Тэнхүү нэгэн өдөр Даниэлч Сэмийг дагуулад гадуур явж байхдаа ойрын үед сонь сайхан юу байгаа талаар асууж хахад Сэмч Даниэл ангийнхаа Жона гэд нэг Америк охин сайн босон талаараа дуулгалаа шүү. Гэсэн ч Сэм яаж Жонад сэтгэлээ илэрхийлэхээ мэдгүй байгаа бөгөөд түүнээс олж их зов чаналж байгаа ч гэнэ нэг хөөрхөөрх юм ярьж гарлаа. Энэхүү үүний араас үзэгсэлэгдэхэд бид дэлгэсэн дээр Сараг олж харав. Харин өдөр нь Сараг муухай сумсны дараагаар Сарач тэр өрөө Карлтай ганцаараа офис дээр үлддэг ба удалгүй Карлч ажиллаа дуусган гарan явахдаа Сара дээр тэхэл урайлгхан сайхан амраарай гэж хэлчихэд яваадаг. Түүнийг сонсон Сарач бөөм баяр. Энэхүү Сара Карл тоогдсны дараагаар юмигэж мэдхүү гэж бодонгуудаа гэртээ Карлыг ирүүл хамтдаа уух дарсаа хүртэл тусгаалan сонгож авлаа шүү. Тэр нь ямар дарс байсан бэ гэхээр мэдээж Австралийн алдарт Yellow Tail брендийн дарс юм аа. 2017 оноос өнөөдрийн хүртэл жил болгон хамгийн хүчрэг дарсны брэнд хэмээн өргөмжлөгдөд буй хүн бүрт ойр амьдралын энгийн мөчүүд хэрэглэхэд тохиромжтой байхаар бүтээгдсэн Австрали улсын дарсны брэнд Yellow Tail-ыг та бүхэндээ танилцуулж байна. Хүмүүс дарсыг хэд төвөгтэй дүрмтэй зөвхөн мэрэгжлийн хүмүүст зориулагдсан тансаг хэрэглээ гэсэн ойлголттой байдаг. Харин Yellow Tail-ийн философи маш энгийн. Дарс гэдэг бол чухамдаа тансаг хэрэглээ биш. Харин хайртай дотны хүмүүсийг илүү ойртуулж мөч бүрийг илүү дулаан, илүү дурсамжтай болох учиртай. Тиймээс Yellow Tail нь хэд хурц биш, уухад тааламжтай бөгөөд танд дарсны дуртай амттай болоход туслах үүднээс 9 төрлийн өөр амтыг санал болгож байна. Yellow Tail бол дүрм зархигддгүй, чөлөөтэй, амьдралд ойр гэдгээрээ онцлог дарс юм. Танд ингэж уух ёстой гэж хинч заахгүй. Ямар хундаа сонгох, ямар хоолтой, ямар мөчөд онгойлох гээд бүгд таны сонголт. Найз нөхдийн уулзалт, шинэ жилийн баяр, ажлын дараа хамт олонны тэмдэглэлт өдөр, эсвэл зүгээр л жирийн нэг орой хайртай хүнтэйгээ хамтдаа өнгөрүүлэх агшин мөч бүрийг тань илүү сайхан болгоход Yellow Tail үргэлж тантай хамт. За ингээд үүний араас үзэгсэлэгдэхэд манай ерөнхий сайд бол Натали хоёр гарч эхэллээ шүү. Ерөнхий сайд ч Наталитай анх танилцсанаас хойш яаж ярих учраа нэг л олж өгдөггүй ба хажуугаар нь төрийн томоохон албан тушаалтан болохоор шууд ирчих болдгоо хөөрхий. Зүгээр шүн кофе уух уу гэж бичдэг газар л та. Гэсэн ч мань ерөнхий сайд маань сүүлдэн зоргоо чангалж байгаа Наталигийн талаар илүү их мэдмээр байна гэснээр шууд ширлээд нөхөр эсвэл найз залуу хүүхэд чухалтай эсэх талаар нь тун аятайхан асууж амжлаа. Эрхүүний 13 мэхээ гэж. Тэгтэн Наталич саяхан найз залуугасаа салсан талаараа хэлээд одоохондоо аав ээж хоёртойгоо амьдардаг хэмээн хариулдаг ба үүнийг сонсон ерөнхий сайдын баг нар нь гарч байгаа юм чинь. За энэ зөөр Даниэл өргөмөлхүү Сэмдээ хэрхэн сайн охиныг найрч болох тухай ярилцаад иж байлаа. Нөгөө талд Билли болохоор шин цомгоо сурталчлан зурагтын нэвтрүүлэлт орж энтер байх. Бас л менежергээ мууж гардаг ба харин Маркийн хувьд болохоор Жюлитээс дуудлага хүлээн авангуудаа хөрмийнх нь бичлэгийг гой монтажлж өгөхөр болчлоо доо. Харин хайрыг өнөө Мия гэж туслах нь бүр их өдөж оргосоор л байдаг шүү. Айл гэр салгаж хаях нь да. Тэнхүү үүний дараагаар үзэг зэрэгдэхэд бид Жеми хэмээн нэгэн залууг олж харлаа. Жеми бол чамгүй сайн зохиолч өгөөд зул сарын баярын өмнөхөн Францын нэг жижигхэн тосгонд ирээд ээлжид нэгэн зохиолоо бичин сууж байлаа. Жеми уг нь хангалуун сайхан амьдралтай ч одоо хүртэл чихэн хайраа олоогүй ганцаардмал нэгэн бөгөөд уг нь охид өхнүүдтэй их танилцдагч яг хайрлах хүнтэйгээ хараахан уулзрааг байлаа. Тэнхүү Жеми ч ээлж зохиолоо бичгээр Францд ирсэн байх зураа Аврелия гээд дүүжлэгч бүсгүйг ажил авдаг ба харамсалтай нь Аврелия ганцаарч ярьдаггүй, англиарч ярьдаггүй, ганцхан португалаар ярьдаг юм чи. За тэгээд дохиод цангаагарч болтоо овчроо болно да тий. Тэгсээр үүний араас ахин үзэгсэлэгдэхэд Америкийн ерөнхийлөгч Их Британи улсад ажлын ирж бүх хэсэг гарч эхэлдэг. Гэхдээ тэгээд Америкийн ерөнхийлөгчийг манай ерөнхий сайд огтон аав. Тэнхүү Америкийн ерөнхийлөгч ирэнгүүтээ манай ерөнхий сайдын краш Наталиг хурган эргүүлж ерөнхий сайдыг байхгүй гурн бүр өрөөнд дотор нь өдөж хоргон үнсэж өнгөө зогсож байдаг. Үүнийг харсан манай ерөнхий сайдын бүр дургу муухай хүрдэг юм байгаа зү. Тийм болохоор бүр ямар сайн да дараа нь Америкийн ерөнхийлөгч одоо Их Британд хийгдэж буй ажилтныг сэтгэл ханамжтай байгаа талаараа хэлж Их Британд ба Америкийн их онцгой харилцаатайгээд авч өгөхт нь ерөнхий сайд уурандаа ингэж хэлж байгаа маа. Тийм ээ. Манай хоёр улс их онцгой харилцаатай. Гэвч сүүлийн үед энэ харилцаагаа муудахгүй гэхээс их имэж байна. Хэрвээ ерөнхийлөгч хүссэн бүхнээ биднээс аваад манай талын хүслийг огт тоохгүй л яах вэ? Бид хэдийгээр газар нутаг жижигч манайх ч гэсэн агуу улс энэ төр шүүнтэргээд Наталигаас болж хоёр улсын харилцаа хурцтнуул байдал орно дээ. Бадзар байна гэж. За тиймхүү айлчлалын уулзалт өндөрсний дараагаар нэлээд бухимдсан ерөнхий сайд маань шөнө өрөө хүн байхгүйгээр байрандаа бүжиглж гардаг ба одоо арх уснаас л дээр юм да тий. Зул сар болтол 2-7 хоног. Ингээд үзэгсэлэгдэхэд бид Жемиг өнөө үйлчлэгч эмэгтэйгээ хуран крашлж гиснэг харж эхэллээ шүү. Учир нь Жеми аль болох үйлчлэгч эмэгтэйтэйгээ гоё яриа өдөж идэж уух юм өөх гээд үзэх боловч хэл ойлголцохгүй хүмүүс хэцүү юм да. Тэгсэр тэр өдөр нь өнөө үйлчлэгч эмэгтэй Жемид аяг цай төхөлж өгч байхдаа хамаг битсэн эмийг нь ус руу хийсгээд хайчдаг ба түүний араас сандарсандаа голын хүүтэн ус руу шумбаад ороход Жеми ч араас нь өсөрч ороод яа игээд байгаа юм те. Түүний дараа манай хоёр ч жаахан даарсан байх үеэрээ бас хоорондоо хэл ам ойлголцох гэж гисэн ч хэлний асуудлаас удаа дахиад л бие биенээ ойлгосонгүй. Тийм болохоор эндээс та бүхэн маань хэл сурахын ач холбогдлыг маш сайн
ойлгож байгаа үсттэй. Ядаж хилтэй үж та таалагдсан хүнтэйгээ харьцсан шүү дээ. Энэ зур Жюлетийг нууцхан хайрсан хэвээр байгаа Марк дээр Жюлет нэг өдөр хурц ирэн Маркийн Жюлетд зориулан эвлүүлж өгсөн хормын монтажийг нь үзтэл Марк тэрэн дээр Жюлетийн бичлэгийг дүүрэн оруулсан байваа. Тэгэж яг энэ мөчтөн Жюлет Маркийг өөртөө сайн гэдгийг олж мэдээд асуудал Марк жолигтойгоо юм хүмэлж чадлаггүй муухай бантаад гараад гүлээ зайлвал. Нэг бол зомбиний вирус гарчих гээл эсвэл хайртай эмэгтэй сайн найзтай сууж муугаад л яасан ч хэцүү амьдрал вэ. За тэр зурд Лондон хотын нөгөө цагаад Даниэл Чойдхүү Сэмдэ нөгөө таалагддаг Жоана гэдэг охиноо хэрхэн найрчулах тухай ахмад туршлагатай хүний зөвлөгөө өгөөд байжлаа шүү. Айхтар гэж. Үгүй тэгээ ямар сайндаа Сэм Даниэл хоёр Титаникийг үзээд туршлага энэ төр хомтруулаад байж байгаа втэ. Тэгсээр маргааш өдөр нь болоход Жемич зохиолоо биш тусгаад Францаас явахдаа нөгөө үйлчлэгч бүсгүүтэй олигтой ярилцаж чадаагүй ч салхтаа үнсэлцэж мүсэлцээд байгаамаа. За ингээд нөгөө талд Сэмч зургатаа гарч исэн дууны клипийг харангуутаа Жонаг Зул сарын өрөө сургууль дээр концертод тулахад нь ард нь бөмбөр тоглож найрч болох юм байна гэдэг санаа олж тэрийгээ Даниэл дээр ирээд хэлж байгаамаа. Хөөрхөн зөөлөг гэж. За ингээд дараагийн хэсэг эхлэхэд Харигийн ажлынхан Зул сарын үйлчлэг болоод байж ялаа. Хариж Зул сарын үйлчлэг дээр хэдийгээр эхнэр Керентайгаа ирсэн байдаг ч өнөө хорон хүүхэн Миа чинь харин Хариг өцөөрл хамт цуг бүжгэлдэг ба үүнийг харсан Керен ч яаж зүгээр хав дээ. Шууд хараад л нөхрөн туслагтайгаа жогроод байгааг ойлгочлгүй яах вэ. Тэр зур манай өвгөн Рокод биелэж зурагтаар ярьцлага өгөөд сууж байхдаа өөрийнх нь цомог Зул сарын баяр ихэд хамгийн өндөр борлуулалттай болно энэ гээд амар том ам гарч байгаамаа. Бурхан минь гэж. Үүнтэй зэрэгцээд Харигийн үйлчлэг дундуур өөр нэгэн жогролт явагдаж байсан. Сара болон Карл хоёрын дунд болж илаа шүү. Сара ч одоо Карлтайгаа нэг л олигтой ярилцах чадахгүй явсаар эцэст нь нэг компанийн шинжилэл дээр уучраа олдог бөгөөд манай хоёр ч эхлээ жаахан эв хавгүй байснаа эцэст нь хамтдаа бүжиглэж мүжиглээд ашгүй нэг бие биенийг ойлгож байгаамаа. Үүний дараа Сара ч одоо Карлыг гэртээ дагуулж авчрангуудаа яг ид ажилдаа орох гэж байтал Сара руу хин нэгэн залгаад яарлаа дудлаа шүү. Тэгсэн тэр нь хэн байсан бэ гэсэн чинь Сарагийн экс нөхөр гэж зайлвал. Сарагийн экс нөхөр сэтгцэн эмнэлэгт эмчилүүлдэг бөгөөд өөрийгөө хэн чаддгүй ба Сара ч одоо нөхрөө хайж чаддалгүй хэцүү байгаа үед нь дандаа очиж сэтгэлийн дэм тусламж хүргэдэг юм байна л та. Гэхдээ тэр экс нөхөр нь гаднаа эмч дотроо л Сарад хайртай юм аа. За тиймгүй маргааш өдөр нь болоход Хари Гес цайны цагаараа Керентэй ихтлгүүр дээр уулзаад баярын бэлгэсэл цуглуулахаар гарах гэж байтал өнөө хорчин хүүхэн Миа чинь Хариг ахаад л өдөж үнтэй бэлгэсэл тавмаар байна гэж боллоо шүү базар гэж. Хари чинь одоо явж ганзоо лолитой хоёрын ганзоо шиг болох гээд байна уу та. Яахлаар ингээд тухайн дотор тухайн шиг хүчдэг байна та. За тэгсэр түүний дараа Хари ч ихтлгүүр дээр очиод Керенийг явсаагаар Гес Миад бузар үнтэй зүйлт аваад тэрийгэ боолгуулах гэтэл бэлэг боожсэн нөхөр нь бэлэг боон гэж зүгээр маяглаж өгч үйдэг наасан. Эхлээд бэлгийг нь хайрцагт хийснэ, дахиад уутанд хийгээд нэмээд сарнаа хийгээд модны мөчөр синема өнтер хийгээд ямар хоол хийж байгаа шүү дээ. Тэр үед нь ч гэмт хүн гэлбэлцэн гихчээр Хариж Керенийг гарч ирэхээс өмнө Гес нөгөө зүйлтээ авмаар байдаг боловч сүүлд нь Керен эргэж хурж ирснээс болоод өнөө амир үнтэй зүйлтээ авч чадалгүй яваад өгч байгаамаа. Бүдэггүй нэрээ. Цаанаасаа л тэнгэр урхан битгий гэсэн дохио өгöd байгаа юм билүү дээ Хари минь. За ингээд үүний араас ч үзэг зэрэгдэхэд Зул сарын баярч хаяанд ирж Хариг нэгэн орой өрхт нь Керен халааснаас нь өнөө Миад бэлэглэх гээд байгаа айгүй үнтэй зүйлтийг нь оллоо шүү. Тэгээд харамсалтай нь Хариг тэр зүйлтийг өөрт нь авсан гэд бодчихв. Одоо тэгээд яад юм бол доо тэнгэр минь. Дийнх үүний араас ч манай дөрүүдийн амьдралч өрнсөөр байдаг ба Жеми Португал хэл сурч мураад нөгөө үүсгэж эмэгтэйгийнхээ араас очно гэж шийдсэн байлаа шүү. Тэгсээр нэг л мэдхэд Зул сарын орой болоход ч Хари Керенд бэлгээ өгөхөд зүгээр л нэг дууны CD байдаг ба тэрийг нарсан Керен маш их гомдож цаашаа очиж бүр уйллаа шүү дээ. Аргагүй шүү дээ. Нөхөр нь өөрт нь өөр эмэгтэй зүйлтэн тэр авч өгөхөр чинь яа зүгээр ахав дээ. Хари муу шаар чинь жаргал даахгүй зовлон болох гээд байна уу да. За тэр зур Сэмч бөмбөрийн бэлтгэлээ тасралтгүй хийхин зэрэгцээ хойд ав Даниэлтайгаа жигтэйхэн эцэг хүүгийн харилцаатай болоод авлаа шүү. Одоо хөөе. Тэр зур биелигийн цомгон Зул сарын өдрөхэд хамгийн өндөр борлуулалттай нь болж чадсан байдаг ба түүнийхээ дараа шууд дуучин Элтон Джонны үжлэг энтер өргөдөөд менежер Жойд баярлаач байхгүй яваад өглөө мууханаас. Харин хотын нөгөө цагаад Хари гэрийнхэндээ Францаас авсан бөлгүүдээ оруулж өгч шидчихэд шууд л Португал руу нисгэр гараад алгуулв. Энэ хооронд Сараач Зул сарын орой офис дээр сууж байдаг ба Карл Сара дээр ирээд баярын мэд дэвшүүлээд яваад өглөө. Тэгсэн яг энэ үеэр нь Сарагийн тусайн хяналтанд байдаг экс нөхөр нь Сараг дуудаж байгаа юм да. Тэнх үүний дараа Сараач нөхөр дээр очиод хамтдаа Зул сарын баяр үдшийг өнгөрүүлв. Үүнтэй зэрэгцэд бас өөр хүний хайр сэтгэлийн асуудал шийдэгдэж байдаг бөгөөд тэр нь Марк байлаа. Марк Зул сарын орой шууд Жюлеттээр явж очингуудаа Петрт мэддэхгүйгээр Жюлеттэд өөрийнхөө сэтгэлийг илэрхийлв. Ингэхдээ Марк ч өөрийнхөө хэлэх гэсэн санааг самбар дээр өчөөд аваад ирсэн байл яах вэ? Учир нь ярил Петр гараад ирэн шүү дээ. Тэр самбар дээрээ Марк ингэж үчижээ. Хэрэг би эргэжил азтай байвал энэ эмэгтэйчүүдийн нэгтэй болцноо. Гэхдээ одоо бол ямар нэгэн итгэл найдвар эсвэл санаа сэтгэлгүйгээр зүгээр л Зул сарын баяр болохоор би үннээ хэлэхэр шийдлээ. Миний хувьд бол чи төгс нэгэн. Тийм болохоор миний шархалсан зүрх сэтгэл чамайг үхэн хөтөлж харилцаар байх болно. Зул сарын минь. Энгүү Марк зүрх сэтгэлийнхээ үгийг Жюлеттэд эцэст нь хэлээд яг явах гэж байтал Жюлет гарч ирээд Марктэй салгах ёсын сүүлчийн удаан үнсэлтэй өгөөд яваад өглөө. Тэр хооронд нь Билигийн менежер Жойч гэртээ Зул сарын орой ганцаархтаа дүнбийгээ сууж байтал Били шууд Элтны үжлэгээс хүрээд ирдэг ба Жойд би чамд хайртай. Тийм болохоор Зул сарыг хайртай хүнтэйгээ өнгөрүүлмээр байна энэ тэглээ шүү. Гэхдээ тэр нь амдын хайр юм байхаа баазар байна гэж буруугаар ойлгох гэж. Гэхдээ тэгээд эцэст нь менежертэй ингэж болтгой баярлсан талархснаа илэрхийлэгдэж чинь бас болж байна шүү дээ. За үүний араас үзэг зэрэгдэхэд манай ерөнхий сайдч Зул сарын орой бас ганцаардаа сууж байтал Наталигаас ирсэн баярын загтлыг уншдаг ба түүний дараа маань ерөнхий сайд чинь гинт жолоочод дуудснаа Зул сарын орой Наталитай уулзгаар
яваад өглөө шүү. Түүний дараа ерөнхий сайд Наталигийн эцэг их амьдардаг гудамд явж очсноо Наталигийн байрыг мэдэхгүй болохоор баг айл болгоны хаалгыг тогшиж үж эцэст нэг юм Наталигийн аав ээжийн байрыг олж байгаамаа. Ингээд эцэст нэг ерөнхий сайд Наталитай ганцаарчлан ярих гэсэн боловч Наталигийн дүүн сургууль дээр концертод орно. Бөөнөрөө очиж үзнэ гэхэд ерөнхий сайд ч одоо өөрийнхөө машин бас хамгаалтын машинуудад Наталигийн гэрийнхнийг суулгаад сургууль руу аваад явлаа шүү. Бөө тэгсэн тэр сургууль нь зүгээр л бултанд хориод байдаг наасан. За үүний дараа Натали заавал дотогч орохгүй болохгүй энэ гэдэг бахаар нь ерөнхий сайд Наталитай хамт цуг нууцаар ороод нэг харанхуй булан олж аваад Наталитай хамт цуг үлдлээ. Хайрах минь гэж. Тэгтэл яасан гэж. Өнөө Даниэлийн хүү Сэм ч бас энэ сургуульд явдаг байж таардаг бөгөөд өнөө өрөө Жонна таалагдахын тулд бөмбөрийн үзүүлбэрээ үзүүлэхээр явж байла та. За тийм хөөдлгөө Жонна чангийнхаа болон сургуулийнхаа багш нартай нийлээд тоглолтоо эхлүүлэхэд Сэм ч одоо Жоннад тоглох гэд хамаг чадлаараа тоглосон боловч Жонна Сэм рүү харсан ч хүн. Тэгсээр Жоннагийн тоглолт эцэстэн дуусаж арын хөшиг нэгтгэхэд манай ерөнхий сайд Наталитай үнсэлцээ зогсож байл яах вэ? Атар талах мэн гэж. Бас янзын ерөнхий сайдчууд нэрээ. За тэгсээр тоглолт дуусгаад Хари, Керн хоёр хүүхдүүдтэйгээ бас энэ тоглолтын дээр ирсэн байдаг ба тоглолт дуусмагц Керн ч одоо Харид өөр эмэгтэй зориулж үнэтэй зүйлт авсныг нь мэдэж байгаа талаараа хэлж байгаамаа. Тэгтэн Хари гинт буруугаа ухаараад би ямар тэнэг зүйл хийчихвэ? Намайг уушлаарай энэ төргээд хоцорч байгаа юм да. Одоо тэгээд эцэст нь хайртайгаа ухаарч гин л дээ. Тэр зур Сэмийн тоглолтыг үзсэн Даниэл ч Сэмиг ёстой янзын тоглоом энэ төргээд бөөм баяр болсоор гарч ирсэн ч Сэм баяртай хвшээлаа. Учир нь Жона өөрийг нь тоон гэж бодож ирсэн ч тэгээгүй шүү дээ. Ядаж байхад Жона тоглолтоо дуусаад шууд Нью-Йорк хот руу нисгэр яваад өгдөг бөгөөд Сэмд бүр уулзах завдалж болтойгүй ажээ чаваас. Тэгтэн Даниэл шууд Сэмиг Жонтой уулзуулахаар нисгүүд рүү аваад явлаа шүү. Айхтар гэж. За манай энд ингэж байх зур Португалд ирсэн Жэми өнөөх үйлчлэгч эмэгтэйтэй яваад очтол байсангүй. Тэгсэн яг тэр үед нь үйлчлэгч эмэгтэй аав нь Жэми тохны хаангаыг зааж өгөхөөр боллоо шүү. Энэ хооронд Сэм Даниэл хоёрч нисг буудлын дээр амжин очиж Сэмиг Жонотой уулзуулахад Сэм ч эцэст нь Жонод хайртай гэдгээл араас нь Жоногоор хазар дээр өнсүүлж байгаа юм да. Энэ үеэр Жэми ч цус сарын өрөө эцэст нь нэг явсаар үйлчлэгч эмэгтэй дээр очин уулзаж сэтгэлээ Португал эмэгтэйтэй хэлж амар сайхан даж жаргалаа. Ингээд киноны төгсөл болоход манай дөрүүд маань өөр хоорондоо зул сарын дараа нисг буудлын дээр уулздаг ба энэ үеэр Харич Керн болон хүүхдүүдтэйгээ их баяртайгаар уулзлаа шүү. Хари эцэст нь тэгээд гэр бүлээ сонгосон болтойдаг шүү. Энэ хүүний дараа бид иргэн хайртай хүмүүстэйгээ уулзаж байгаа мянган хүмүүсийг харсаар кино маань өндөрлж байгаа юм. Ингээд эцэст нь үгнэхэд хайр үнэндээ хаасайгүй их олон хэлбэрээр оршин байдгийг бид энэ киноноос ойлгож болно. Тэгтээ бүр заавал амраг осын хайр байх албагүйгээр анд нөхөрлийн хайр, ерөнхий сайд, туслахын хайр, эхнэр ба нөхрийн хайр, хамгийн сайн найзын хайр, хойд эцэг ба хүүгийн хайр ба бас алдах шахсан хайр, өвдсөн хойноч асарсаар байдаг хайр, хэл мэддгүй хайр гэд олон төрлийн хайр дэлхийгээр дүүрэн байдгийг энэ кино гаргууд сайн үзүүлжээ. Тийм болохоор та хэд маань шинэ онооч гэсэн өөрийн хайртай нэгэнтэйгээ гаргаарай. Дараагийн бичлэг томтгоо орно шүү, хүлээж байгаарай. Улаан малгай та авсан уу?